За сайн байна уу? Сайн байна уу? За сайн явж ирв. За сайн явж ирлээ. За сайхан тусч байна. Сайхан тусч байна. Сайн байна уу? За сайн явж ирв. Оо тавдаг. За энэ замдаа тавдаг сайн явж ирв. Оо тавдаг сайн явж ирлээ. За явсан газраар зунслах сайхан болж байна уу? За зунслах сайхан тэгээд одоо овсон газрын сайхан түүхийг хуучлах гэж тэгээд ирлээд байх нэг. За морил та. Та бүхнийг хаалгүй. Тийм энэ одоо манай гэрийн бас бэлэгдэлтэй энэ эв найрамдал ер нь энэ манай ахыг зорин ирсэн бүх юмд одоо эв найрамдалтай ахыг бэлэгдэж ингээ тэгээ бас үйл ирсэн хүн бүхний үйлсүүдэн дээшгээ дэлгэрж байхыг бэлэгдээд баданлан ухай цэцэг голдон сорилуулж хийсэн. Эндээ энэ үлзийхээтэй одоо дундаа ингээд 3 арга билгийн 3 захстай. Энэ захс нь одоо Монголын ёс 3 гэдгийг бэлэгдэж 3 захсыг бэлэгдэж хийсэн дээ. Тэгээ ингээд энэ хүү хаалгаар ингээд орсон бидний л бүхнийх нь ажил үйлс өөдчдгөө мандан дэлгэрч байх болтугай гэж бас өсөн өрөөё. Тэгээд бидний зорин ирсэн тандаа бас баярлалаа. Сайхан байна. За баярлалаа. За тэгээд морилхоо манайх руу. Яа. За ажил үйлсэн тэгээд дэлгэрэл. Дэлгэрч байна да. Та нар маань явсан зорьсон ажил үйлс сайхан бүтэмжтэй сайн явж байна уу? Тэгээд сайн явж тэгээд олон түмнийхээ буйнаар энэ их олон нэвтрүүлгийг энэ олон даваагүйг тэр олон сайхан өрөөлж байгаа тэр ард түмнийхэн тэр өрөөл үгээрэл одоо тэгэл давж явж шүү дээ. Тэгээд тэгэлгүй яах вэ? Манайх хүн чинь сайхан нэг амны бэлэг гэдэг юм чинь тэгээд ер нь тухайн хүнийг бие бинийгээ үгээрээ домнож үгээрээ засчээд юутай шүү дээ тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Дахин уулзах өрөөл тавиал тэгээд дахиад уулзаал уучраал ингээд одоо сайхан соёл түүхтэй сайхан танилцж өөрөө ч их юм сурж явна. Тэгээ би бас таны нэвтрүүлгийг ингээд олон удаа үзчихсэн бас их сайхан нэвтрүүлгүүд хийж бүтээдэг байсан лээ. Тэгээ бас тэрийг сонсоод үзээд бас та бүхнийг бас манайхыг зорин ирж байгаа гэхээр баярлаад их сайхан байна. Тэгээд гоё хүлээж та бүхнийг одоо манайхаар ингээд морилхыг урьж байна. Өргөнд орцгоё бүгдээрээ. Эсгээ турах нүүлтийн соёл гэж ариун шүү дээ. Тэгээд ороо сайхан хуучлаа даа. За тэгье. Танай дээрсэн чи би нэг жоохон зүгөө алдаа даа. За сураг тарган сайхан тусч байна уу? Сайхан сураг тарган сайн тусч байна уу? Сайн явж байна уу? Оо тавлыг сайхан тусч байна. Сайн явж ирлээ. За үүлэн найр үйлсэн нуран. За дэлгэр сайхан. Дэлгэр сайхан байна. Байна уу? Сайхан зун болж байна. Их сайхан зун болж байна. Одоо ч тэгээд нодлон ч 2 3 жилийн өмнөөс хатуухан өвлөж хатуухан зум бас цаг хэцүү байсан шүү дээ тий. Харин тэгсэн. Одоо энэ жил саяны энэ өвөл энэ зун сайхан зун болох шинжтэй байна. Өвөл сайхан боллоо. Одоо өвөл байгаль цаг үе юм л одоо их дэлхийн ээжмэл сайхан дэвэл одоо өөр юу өсгөв дээ. Тий тэр чинь л одоо бидний нүүдлийн соёлтой манай Монгол ард түмэнд хамгийн чухал юм шүү дээ. Байгаль цаг агаар сайхан байвал тэгэл бид нар чинь дагаад жаргалтай сайхан байдаг. Одоо тэгэл ерөөсөө нэг бид нар чинь бодит юм, үнэн юм. Ер нь тэр хүмүүсийн тэр сайхан өөр өөрсдийн хөдөлмөр зүтгэл байна да тий. Өөрөөсөө одоо жишээ нь одоо ингээл танаад ирэхэд л одоо энэ сайхан бүтээлүүд одоо таны сайхыг урлаж энэ уран сайхан хийж энэ үндснийхээ хэм маягийг шингээж мөн одоо бас л Монголын бүхэл юмуудыг бахархалтай зүйлийг сайхан урлаж гарна гэдэг хүн болвол энэ чинь бас л Монголын үнэт том өв соёлыг одоо бас тээж хадгалж дүүслэж хүмүүст ингэж одоо бас хүргэж явна гэдэг бол энэ Монголынхаа өв соёлыг бас түгээн дэлгэрүүлж байгаа юм сайхан үйл. Ингээл одоо дүүгийнхаа сайхан юмтаас танилцах гэж Монголынхаа түмнийхээ бас мэлмийн сонорыг сайхан мэллах гэж сайхан морилж ирлээ. За баярлалаа. Сайхан байна. Соёлын сайхан алтан өргөөндөө биднийг өгчөж хүлээж явсанд талархаж байна. За та бүхэндээ бас хүрэлцэн ирж биднийг зорин ирж бас ийм сайхан нэвтрүүлэг хийгээд бас бидний хийж бүтээж байгаа юмыг танилцуулах болон энэ нутаг орныг сайхан бас төмөн олон танилцуулж байгаа явдалд бас их талархаж байна. Тэгээ сайхан байна. Та бүхнийг ирсэнд баярлалаа. За баярлалаа. Ийм имийг одоо тэгээ өнгөрөөд явбал одоо эсхий турхт нэвтрүүлэг гэж бас яваад одоо яах вэ те. Бас нэг дөрөв мултлаад бас нэг орох бас нэг Монгол ёс шүү дээ. За хэдэн жил одоо сайхан уралж байна. За ирүүлхаас өмнө хоёлоо бас удам байна уу? Ер нь ээж аав нь одоо аль нутгийн хүн хэдэн үе дээр одоо сайхан энэ дархан урдлыг бас хийж явж байна. Сайхан ээж аавсаа сайхан танилцуулаад аханд бас нэг өөрийнхөө хийж байгаа бүтээж байгаа юмудаа сайхан энэ сайхан соёлын үнэттэйс сайхан танилцуулж байна. За манай ээж бол
Арангаа аймгийнхаа Жаргалан сумын төрлөх нутгийнхаа одоо хүн байгаа. Манай аав бол Өмнө Говийн Мандлай сумын хүн байдаг. Тэгээд манай аавын талд ер нь хоёр талаасаа тийм бас урчуудын үг дээдсүүд маань урчуудын удамтай хүмүүс байдаг. Тэгээ одоо би бол одоо манай аавын аав бол Дархан Жингээ гэж уран хүн байдаг. Мөнгө идэл юмар уралдаг тийм хүн байдаг байсан. Манай ээжийн төрсөн аав нь бол Бадамдэрж гэж хүн бий. Тэр хүн бол одоо модоор юм хийдэг. Гэрийн хан ер нь гэрийн мод юм хийдэг хүн байсан. Тэрний үг эцэг нь болохоороо Туван гэж хүн байсан. Тэр хүн бол одоо сэлбэр гар урлал юм модоор жинхэнэ яг миний одоо энэ хийж байгаа шиг юм бүтээлүүд ингэж урлж тухайн үедээ бас чамгүй бас их олон бүтээл хийж исэн тийм хүн байдаг. Тэгээ тэр хүний хойч үеийн залгамж халаа болоод яг чим нэг цаанаасаа нэг тийм өөрөө байгалийн гэх юм уу да. Тэгээ 13 настайгаас эхлээд би одоо анх сэлбэрийг сонирхож хийж эхэлсэн байгаа. Тэгээ 13 наснаас хойш одоо тасралтгүй тийм модтой ер нь холбоотой болсон. Энийгээ хийгээ сууж байхад ер нь нэг сэтгэл амар амгалан сайхан байдаг. Эндээсээ ер нь их асар сайхан энергийг авч байдаг. Тэгээд яг тийм Монгол гэсэн амгшил төрдгий шүү. Модоор хийгээд сууж байхад тий. Энд чи би Монголын юм бүтээж ин шүү дээ. Монгол үг дээдс минь яг л ингэж над шиг сууж байгаад уралж исэн бах та гэж бодоход огшдгийг. Яагаад их сайхан үг дээдсүүд эдрийг уралдаг байсан. Түүхэл авч үлдэх гэж. Тий, түүхээ авч үлдэн. Нэгдүгээр тухайн үеийн тэр одоо урлаад бүтээж байгаа бүтээл гэдэг чинь нөгөө хойч үедээ бүтээлийг хараад хүмүүс одоо би үг дээдсийнхээ тухайн үед урлаа сууж байхад хажууд нь байгаагүй байсан ч гэсэн тэр хүний хийсэн бүтээлийг үлдсэн бүтээлийг би өөрөө ингээд хараад дуурайгаад хийх. Тэрэн шиг одоо миний хийсэн бүтээлийг намайг байхгүйсэн ч бүтээлийн хараад хүүхдүүд хойч үе минь уралж хийгээд дуурайгаад явна гэсэн үг байхгүй. Тийм учиртай. За энийг одоо ингээд хийхэд одоо бас ингээд нөгөө дүрс зургуудын одоо бас яаж нүдэндээ эхлээд буулгах юм уу? Эхлээд бас нэг юм хэв цутгах юм уу? Гараараа одоо ингээд хийдэх юм уу гэдэг одоо заа дэглүүлж өгөх. Бүтээлийг эхлээд оюун ухаандаа сурна. Оюун ухаанаар. Тий, оюун ухаандаа за би ийм бүтээл хийнэ. За энэ дөрвөлжин модыг ингэж аваад энэ мод бол одоо иймэрхүү бүтээл болно гэдгийг оюун ухаандаа эхлээд зурж байгаа. Тэгэд оюун ухаандаа зурсан зургаа бол сүүлд нь цаасан дээр ерөнхий буулгаад тэрүүгээрээ дигээ авангуудаа нэг модон дээр ерөнхий томьёо ингэ зурна шүү дээ. Цаасан дээр гаргаад цаасан дээр нэг оюун ухаандаа ийм бүтээл хийнэ гэдгээ боловсруулсныгаа цаасан дээр буулгаад цаасан дээрээс модон дээрээ буулгаад тэгээд явцын дунд ингэ зороод явж явах үедээ тэр мод ч одоо ингэ зороо явж байхад янз болно. Энд тэндээ хагархаа цуурхаа байвал энийг аятайхан харагдуулахын тулд яаж хийх вэ? Тэрийг одоо ямар бүтээл болгож ямар өнцгөөс харуулвал түүх уламжлал ер нь нэг тэр хүний Монгол талаас одоо Монгол сэлбэр өөр орны одоо зүгээр гадаадын сайхан сэлбэрүүд байгаа. Гадаадын тэгээ урд төршийн ч гэдэг юм уу энэ тентхий одоо гой сэлбэр бүтээлүүд байхад тэрнээс юугаараа онцлог байх юм. Тэр онцлог шинж нь юугаараа Монгол одоо жишээлбэл гадаад морь Монгол морь хоёр юугаар ялгаатай тийм ээ. Тэрний Монгол төрхтэй хийхгүй би нэг Монгол сэлбэр гэж хийчихэл гадаад морь хийчихвэл бас нэг тааламжгүй санагдаж шүү дээ. Тэрний учраас Монгол төрхтэй Монгол одоо Монгол мал амтын ямар байх юм, Монголд амьдардаг амт ямар байх юм гэдэг утгыг л тэрийг л боловсруулж хийдэг утгаараа тэгээд ерөнхийдөө эхлээ оюун санаандаа сайн боловсруулах хэрэгтэй гэж боддгоо шүү дээ. Юмны хаяунд одоо тэгэл Монгол гэдэг юм орших нь. Тэр оршихуд дээрээс тэгэл одоо омгшиж суудаг юм байна. Жишээр одоо нэг Монгол адуу гэж одоо нэрэ эн чинь өөрөө тэгээд нөөс нэг Монгол адууны ген одоо салгагдах. Талдаас яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нэг гадаадын одоо адуу Монгол адуу чи ямар хэлбэртэй, ямар дүрстэй, шилбэн ямар байх юм. Тэгээд энэ сүүл нь ямар байх юм гэх тий. Өндөр ташаа агал одоо хин нарийн нуглаасыг бас ингээд бодит амьдрал дээр та хэд ч өөр ингээд нөгөө малчин. Тий адуунд мал амьдрал дунд явсан хаана нуглаатай байх вэ? Хурдан морин ямар байх вэ гэдэг жишээ нь ингээд бүр нарийн ярих юм бол одоо бүр ингээд тэр нарийн нуглааныг бүр гаргадаг байх юм шүү. Одоо яг би бас өөр их онцлог юм л да. Би болохоор бол ямарваа нэгэн тийм сургууль сураагүй. Зөвхөн өөрийнхөө байгалийн одоо өөрийнхөө сонирхлоор 13 наснаас хойш яг сэлбэрийг миний мэрэгжил бол шал өөр мэрэгжилтэй. Тэгсэрнээс энэ сэлбэр гэдэг юмд бол өөрийнхөө дур сонирхлоор орж явсан. Тэгж явсараад хийгээд одоо ингэ байгалаасаа өөрөө хийсэн болохоор яг л тэр байгальд байгаа юмтныг байгалийнхаар нүдэндээ буулгаад
оюун ухаандаа боловсруулад буцаагаад бодитоор ийм модон дээр гаргаж хийдэг байхгүй. Тэрүүгээрээ бас тэгээд нэг хийсэн бүтээлээ эргээ харахад нэг гоё амьтай сайхан харагддаг юм уу. Ер нь ягаад чинь сэлбэртэл илүү их татагдаж орж ирдэг байхгүй. Тэгээд сэлбэрийг би ер нь амьтай модоор цэвэр байгаль мод ч өөрөө амьтай шүү дээ. Тэгээд мод амьтай гэдэг мод ургаж цэцгэлдэг шиг энэ амьтай мөнгө ногоон хуш гэдэг чинь одоо өөрөө мөнгө ногоон мод. Тэр модны мэдээж бид нар яг энэ нөгөө хуш модоор ингээд гэхээр хүмүүс нөгөө ногоон мод тастаад хийчдэг гэж ойлгодог. Энэ бол биш. Энэ нөгөө нэг байгальдаа шатаад хатсан хуурай болсон хорхоо идсэн ойгоо цэвэрлээ. Тийм модны ой цэвэрлж авчираад бид нар ийм гоё бүтээл хийдэг байхгүй. Тэгээ энэ бүтээл хийгээ сууж байгаад хийсэн бүтээл эргээ харахад нэг гоё цаанаасаа нэг амьтай юм шиг тэнд сууж байхад би нэг бахан алтан төмөр модоор хийсэн юмны хажууд сууж яснаас сэлбэрийн хажууд суухад илүү гоё гэж үздэг учраас ер нь өөрийнхөө гэр орон бүх юмыг өөрийнхөө юмар чимгэлж өөрийн гэсэн бүтээлээрээ хийх дуртай байдаг. Багцны тал дээр бас яриж хэрэг дөө. Ер нь бол одоо тэгээд гараараа л одоо ингэж одоо нэг үслийн явах уу. Тэгээ ер нь ийм байгаа. Одоо энэ гахааны одоо баг үсийн бүр ингэж үсийн бүр нарийн гаргаж ирсэн биз дээ. Тэгээ энэ гахааны үс болохоор бас нарийн хутга юм өсөлдөг утга гэж байдаг. Тэгтээ ер нь бол гараараа. Тэгээ ерөнхийдөө бүгд гараар. Одоо гар ажиллагаатай. За одоо яг цахилгаан юм хөгжсөн дээр бид нар энэ ерөнхий хэлбэр одоо илүү дутуу гэсэн үг шүү дээ. Энэ юм дөрвөлжин модель гэхэд энэ хэлбэрийн илүү дутууг бол яалтчгүй үгүй ямар авч хайчаад тэгэнгүүтээ бос дискийг бол заавалчгүй гараас хилдэг болсон. Хүүхэд байхад бол би бүр ийм дөрвөлжин мод авчираад шууд энэ дээрээ зураг зураал хутгаар дан ингэж зорж авсараад гадна талуудыг авч хаяад дотор талууд ингэж ухаад тэгж хийдэг байсан. Одоо болохоор бол яг бас арай жаахан ингээд юм хөгжөөд нэг юм урын хөрөө мөрөөр ингээд тойруулаад авчиж чинь. Тэгэнгүүтээ сэлбэрээ одоо ингээд амтныхаа тгийг бол одоо ийм бодит амтныг бол хүн гараар л сэлхээс өөр боломж байхгүй. Гараар сэл яг гадаадд одоо энэ техник тоног төхөөрөмжүүд бол гарсал байна л да. Тэр бол одоохондоо хараахан манай Монголд орж ирж амжааг байна. Тэр үл дэвштэй давтагдах хэд байна. Гараараа л одоо бас төмөргөнч тэр мотор юм хийж байгаас дархан хүмүүс ер нь гараараа сэлсэм цаана илүү чанартай бүх байдаг. Тэ чанартай нэгдүгээр хоёрдугаар давтагдахгүй. Одоо энэ хийцийг хэрвээ юмар хийх юм бол энэ одоо энд байж хахад дахиад өөр газар байж ах шиг тий. Яг энэ хийц хүн гараар хийсэн бол энэ хизээч давтагдахгүй. Ягаад ч давтагдахгүй. Энэ бол би өөрөө хийсэн ч адилхан хийж чадахгүй. Тий. Тэрүүгээр нөгөө нэг гараар хийсэн ингээд гараар хийсэн ч яг энийг бас хийж. Яг ийм хэлбэртэй биш. Одоо жишээлбэл энэ хоёр мөр аваа адилхан хоёр мөр байж гин гэдэг. Би л хоёуланг хийсэн. Тэгэхээр одоо ингээд хоёр өөр ад байгаа ч тий хэлбэр нь. Тийм байна. Ийм өөр яг нэг хүн хийсэн ч гэсэн хизээч энэ гараас хэлбэр гэдэг бол давтагддгүй гэдэг утгатай. Утга нь ийм учиртай. Цутгаад нэг гаргаад ирсэн бол адилхан байна. Тэг яг л адилхан одоо зургалтын алдаагүй давтагдахгүй байна. Тэрүүгээр давуу тал байна. Тэрүүгээрээ тэгэл ер нь бас нэг сайхан юм да гараас. Тэгэл хүний нүдэнд бас ингэ сайхан буудаг юм байна. Ингээд харахад нэрэл таны одоо өөр шилдэг нэр ингээд нэг харахаар яг л Монгол одоо шүү. Нэг цаана тэгэл одоо ингээд нөгөө шилүү мэлүүн одоо тэр Монгол адуу тэр Монгол юмаа сайхан омгшиж Монгол ахгүй юм ямар хийцтэй ямар хуу зөөвтэй байдгүй гэдэг буулгана гэдэг бол оюун ухаанд эхлээ буулгаад. Тэгээ энийг чи хийчихэл тэгээд энийг чи сийлнэ гэдэг бол асар ихт бас энэ их хөдөлмөр байх. Тэгээ нэг бүрчлэн энийг ч одоо нарийн хутгаар хийнэ гэдэг бол их цаг ордог бах та. Тэгээ мод нь одоо бас ямар мод их сайн байдгийг юм. За энэ сэлбэрт бол ерөнхийдөө хуш мод нь өөрөө одоо сэлбэр ер нь сэлбэр тавилга хийхэд хамгийн боломжтой хамгийн сайн одоо тэр зөгтөг мод нь бол хуш мод. Хуш чинь зөөлхөн хөнгөн тэгсэр нэ нягц ширхэгтэй бат бих байдаг байхгүй. Цуудлас бахтай гэсэн. Тийм учраас сэлбэр манай нутаг яг нөгөө нэг давуу тал нь нар сургадаг. Хуш гэдэг мод яг тэр зориултын мод манай нутагт ургадаг учраас тэрүүгээрээ давуу талтай манай энэ хийгдэж байгаа юмнуудын бас урлахад их арай дөхөн болж ийн гэж үзэж байгаа юм л та би. За тэгээд одоо ингээд ер нь бол худалдаж хүмүүс маань авахаар бол одоо та хэд маань ингээд хот юм уу аймаг юм уу нэг сумдаа яаж гэнэ үү? Ер нь бол одоо яг одоо нэг фэйсбүүкээр бас холбогдоод яаж гэнэ үү? Ер нь захиалгаар одоо яаж гэнэ үү? За ерөнхийдөө бол жижиг ямиг бол би одоо нөгөө үдсэглэн худалдаа энэ тентхийн үдсэглэн худалдаануудаар дамжин очиж гин.
яг зарим хүмүүс захиалгаар бас өөрснөө авдаг л да. Би бол тэр болгоныг хүргэж өгөх боломжгүй. Бүгдийг бас явуулах боломжгүй. Энд чинь нөгөө нэг хагарч гэмтэх цаад хүндээ очих учраас тийм учраас яг өөрсөнд нь зориулснаар бол бид нар хийгээд яг тэр сэтгэлд нь таалагдлаа. Энэ яг болж гинэ гэсэн нөхцөлд бол бид нар бас зарим ганц нэг цөөхөн юуг бол бас хол газар зөөж өгдөг л дөө. Тэрнээс голцоо үзэсгэлэнгээр тэгэл ойрын сумдуудын хүмүүс өөрснөө ирж үзээд юм авдаг. Айл гэрт одоо нэг байх ёстой зүйлүүд байдаг тий 5 хөшөө мал хоомор байж хэвээр шийлсэн. Жишээ нь одоо эвтэй 4 амтныг ингээл хоомроо тавихаар тэр айл гэрийн бас нэг ив нэгдлийг ирхэлсэн. Энд чинь өөрөө учиртай юм шүү дээ. Тэгээ ер нь зүгээр нэг юм шийлбэртэй хоомор байгаад байгаа болов шүү. Энд чинь өөрөө бас нэг тийм хүн айлын бас нэг бэлэгдэл болно зан үйл юм уу? Тухайн айлын хэрүүл маргаангүй явах, өвчин зовлонгүй амьдрах тийм ээ. Ашиг орлоготой явах. Одоо зүгээр нь Монгол адууных аймаг дээр тавьчихсан баг тэнд л ерөнөөсөө монголчууд юм жоохон сүсгээрээ нэг юмыг өөртөө амьдлуулад сүсгээрээ сайхан өөртөө нэг өвчин зовлон тусахгүй бас ингээд явчихдаг юм бэлэгдлийн юмнууд бас байж байдаг. Энэ бол одоо бас л айл болгоно ингээд хоомор ингээд ер нь хөгчүүд маань яг 5 хөшөө малын бас байх та 4 бэрх шагаа байх хэрэгтэй гэл тий. Модны хазар нөх дээр одоо айл байж хэрэгтэй гэл. Эн чинь өөрөө бас ингээд нэг юм гоёлын юм биш гэж би хардгийг. Тийм ш тэр яг тэр үнэлтээ. Одоо ер нь одоо жишээлбэл 5 хөшөө малын буян хишгээ бид нар хүртэж байдаг тий. Тэгээ 5 хөшөө малаа дахин дээдэлж тэрийг өөрийнхөө хайртай адууг амьлуулж өөрийнхөө хурдан удмын ч гэдэг юм уу тэр адуугаа амьлуулад хүн хойноо тахих шүтэх аримнайлаад ингээ хадгалах тэрнийхээ буян хишгээг авч үлдэж гин гэсэн үг. Нэгээсэндээ тэгэл одоо 2 арслан байна. Дээр үес одоо авдар дээр арслан хийгдэж байгаа шүү дээ тий. Арслан хийгдэг нь тэр айлын буян хишг муу муухай юм оруулахгүй буян хишгийг хадгалж өөрийнхөө эд баялаг юм хааж хамгаалж байна гэсэн утгаар тавьдаг. Жишээлбэл за тэгэл тэр одоо өөртөө тэрэндээ итгэж сүсэж чадвал альба юм амилчдаг. Ер нь сүсгээр идгэж шижгээр өвчлөдөг гэдэг үг байдаг шүү дээ. Тэр чинь л яг үнэн багхгүй. Тэгээ яг өв уламжлуулаад манай монголчууд эртнээсээ нөгөө нэг дамжуулаад үлдээсэн өгдөөдсөн маань ийм юм та нарыг хамгаална шүү, ийм юм та нарт хэрэгтэй шүү. Ийм юм байх юм бол та нар одоо муу энерги чинь тэр өөртөө шингээж аваад буцаагаад агаад гаргачих. Тийм хүчин чадалтай юм байгаа шүү гэдгийг эртнээс тэр урчууд нь урлаад ингээд өөрснийг нь хамгаалт болгоо тавиад өгөө явцсан байгаа байхгүй. Заагаад ирсэн юм тийм ээ. Тийм байна гэж. Тэгээд ер нь бол түрүүний хэлдгээр одоо мод бол амтай. Сайхан үнэрчл байдаг тийм ээ. Тэгээ үнэрт нь одоо яг ингээд танаа энэ гэрт ингээд ороод ирэхэд ерөөсөө сайхан ой модонд ороод ирсэн сайхан үнэрчж байна. Ерөөсөө тэр чигээрэл одоо таны бүтээл үү. Одоо ингээд одоо таны одоо уурсан зүйлүүд байна уу тий. Тий одоо ингээд энэ өргөө гэрмээр ингээд бүгд миний хийсэн бүтээл. Энэ болохоор одоо наран утагт гэдэг хүний синти юм байна. Тэгээ одоо наран утагт тогш маань энд ингээд ирж өргөдөг миний бас нэг сүсгэлж бишрэлдэг хүнэлтэд дээдэлдэг хүний маань тий. Энэ өргөнд ингэж ирж бас байрлаад ингээд явдаг. Хоёр талдаа баавгатай. Тий хоёр талдаа баавгатай. Энэ баавга нь одоо ингээд альва муу юмнаас ингээд бас хамгаалж тэр хүмүүс орж ирсэн хүн амьтныг бас хамгаалах гэсэн бодлоо. Тэгээ эн чинь бүх ер нь сэлбэрийг ингээд тайлбарлал маш олон өнцөгтэй. Тайлбарлахад ер нь ярих юм бол уншин гэсэн үг. Тий их юм уншигдаж яригдана гэсэн үг. Тэгээд одоо зүгээр л ингээ хэлэхэд энэ ингээд харахад нэг 2 шувуу байж явах жишээтэй. Энэ шувуу ямар учиртай ингээд энэ бүгдийг ингээд тайлбарлал ер нь нилээдгүй бас цаг хугацаа орно. Ер нь тэгэхээр гараар хийсний сэлбэрт дор бүрнээ унших шаардлагатай болно. Дор бүрд нь уншиж тайлбарлана гэсэн үг. Монгол инженеруудын гараар бүтээгдсэн Шивэова хувьцаат компани 35 жилийн түүхийг бижилдсэн үеийн уурхайчид харилцагч танд баярлалаа. Шивэова хувьцаат компани. Бермуда 200-250 энгийн мотортой Evoque Max 200 мотортой кросснууд бэлэн худалдаалж байна. Давуу тал сайн бэхэлгээ, хойд ачаатай, өвдөх гарны хамгаалттай, зөөлөн явдалтай, хянах электрон дохио ледтэй. Угсрахад маш хялбар, үйлдвэрээсээ ихэнх эд анги нь угсраатай ирдэг. Хойд амортизатор 2 төвшөнд өндөр намаа тохируулдаг. Мотор хороопондоо 1 жилийн баталгаатай.
Бүх сэлбэг үйлдвэрээс ирдэг. Оригинал засвар үйлчлэгээний зардал маш бага. Хөдөө орон нутгийн унаанд тавьж явуулан. Утас 8079 8080 9976 6969. Мөн хаан банк болон банк бусаар 48 сар хүртэлх хугацаатай урьдчилгаагүй зээл гаргана. Зээлтэй холбоотой мэдээллийг 8916 тэг дугаараас асуугаарай. Зөвхөн модны цаасаар хийсэн цайруулагчгүй, эрүүл мэндэд аюулгүй бүтээгдэхүүн. 2 давхар зузаан хээтэй дардастай тул тос усыг сайн шингэн. Мөн Softleaf-ийн норгож хэрэглэж болдог модны цаас нь 3 давхар уудан савлсан 2 төрөлтэй. Эрүүл мэндэд ээлтэй цаасан бүтээгдэхүүнүүд танай гэр бүлийн шилдэг сонголт. Softleaf. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн ой тогтоолд мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр тунтай Кормега бүх эмийн сангуудаар Кормега. Эмийн завраас гач нөлөө хориглох заалтыг уншиж эмч эмзүүчээс асууно. Энэ луу Энэ баг нь болохоор бол доор нь одоо нөгөө миний түрүүний хэлсэн нөгөө муухай энергиамыг оруулахгүй тийм. Тэгэхээр юмаа хамгаална гэсэн утгаар багны доотлолт арслан тулгуур хийж өгч байгаа. За. Дээшгээ болоод ирэнгүүт хоосон чанарыг одоо хоосон чанар луу гэдэг амтан маань тэнгэрийн амтан хоосон чанартай. Яг бодитоор байдгүй ч гэсэн хоосон чанарт байгаа тэр хоосон чанар чинь асар их нөгөө одоо муу юм их байж идэг. Тэр бүхнийг одоо ингэж устган зайлуулж айлган арилгаж ин одоо тэр бурхныхаа хэллэгээр янз янзаар ингэж байдаг бахал да. Одоо минийхаар бол миний сонсод дуулснаар бол тэр муу муухай юмыг арилгах, дарах. Тэгээ одоо тэр хоосон чанарт байгаа юмыг л эзэгсэн тэр хишиг уйнаа доош нь тарааж одоо хайрлсан тийм луу гэдэг амтныг төсөөлж хийсэн. Тэгээ энэ ингээд үйл ороогоо дээшээ байж тал дээр нь хан гард гэж байж байгаа. Хан гард бол болохоор одоо бас могоо зуусан байдаг нь одоо тэр элдвийн бас нэг хорлол лус авдгийн ч юм уу лус авдгаа догшруулсан байдаг ч юм уу. Тэгэл альва тийм харц байгаа ил авны тийм юм байна уу. Тэдрийг дарсан гэсэн утгаар одоо ингээд хоёр тал дээр нь хангарт хийж өгсөн байна. Дээр нь 12 жил одоо багтадгүй хүн гэж байхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхэд ингээд 12 жилийн ингээ оруулж өгсөн бүх тэгээ цаг тоол дээр нь давхар энэ 12 жилд хорол тоонд ингэж багтааж өгсөн нь тэр 12 жилд орсон хүн бүхнийг бас тэр эсгээ турхтан Монгол төмний одоо энэ бол миний зохиосон загвар биш. Өвөг дээдсээс ингэж өвлж оруулж ирсэн байна. Бүр цаас дээр үс. Тэгээ дээр үсээр нь ингэж хорол тоондоо ингэж 12 жилийг шингээж хийдэг байсан. Дээр нь ингээд дөрвөн өчтөн байж байна. Одоо дөрвөн өчтнээр ингээд бас хамгаалуулж байна. Тэгэл голдоо очир болол очир эрдэнэ гэдэг бол одоо бүх шид тогтоох гэсэн утгатай. Үг байдаг юм лээ. Тэгээд нэг очир эрдэнэ маань ингээд одоо шидийг оршоож ийн гэсэн үг. Энэ гэрт одоо бүх сайн сайхан юмны шидийг буулгаж оршоогоод тэгээд энэ хангар дээр дамжуулаад луугаар ингэж ягаад газарт буулгаад ингээд оршоож ийн гэсэн үг. Нэг ясандаа ингээд цогцоорол ер нь тал талаараас тэнгэр хүр дээш байгаа тэнгэрийн одоо төв хүртэл одоо ямар бэлэглүүд одоо бид нэр байгаа. Тэрнээс доошоо буугаад бас газар төртөр юу байдаг юм бэ? Орон зайг л багтааж Монгол гэрт оруулж өгсөн байна гэсэн. Хэлсэн бүх зүйлүүд чи ингээд харахаар эргэн тойрон танаас хараад байгаа юм шиг санагддаг. Ер нь тийм шүү дээ. Бүгд нүдтэй одоо тэгээд энэ артлан баг гэдэг. Ер нь бүтээгээд ер нь амилтсан юм шиг хөө тий. Нүдээ нэгээд амилж байгаа юм чинь угаасаа нүдээ нэгээд харахад тэгээд тэр ерөнхийдөө харна. Ер нь баг тэгээд тэрнтэйгээ ингээд харьцаад авах юм бол тэр ярих нь холгүй. Надтай баг л ярих нь холгүй тий. Ер нь үйл хөдлөлөөр ярьж байгаа юм л да. Энд ч одоо ингээд одоо тэнд байгаа тэр нэг азаргал гэхэд одоо хүн харахад бол бас их сонин өвөрмөц нөгөө нэг азаргыныхаа доотлол ингээд яагаад энд нь хомоолын ингээс хилцсэн гэж. Тэгээ нөгөө нэг одоо бас л нөгөө нэг азарга гэдэг амтэн заавал ингээд өөрийнхөө хомоол юм дээр ирж нөгөө азарга юунда хайртай, баасанда хайртай гэдэг шиг нэг ирээд өвс. Тий. Тэр дээр ирж ингэж байгаа нь тэр буцаж ирдэг нь ямар учиртай. Тэрийг бид нар бол бас уншиж тайлахад бол бас утга учиртай л байж байгаа жишээ. Бас. Тэрийг бас бодитоор нь харуулж үлдээж байгаа Монгол уламжлалын юмнуудыг ер нь ингээд тодорхой шингээгээд хүн нэг анзаарахгүй ч гэсэн жижигэн деталь дээр тэр юмнуудыг жоохон юм ярих юм бол тэнд бас нэг дор бүрэн тайлбарлал тийм юмнууд байна гэсэн тий. Энэ бүгдийг өнөөдөр дор бүрдэн тайлбарлах юм бол баг бид нэлээ хугацаа том түүх хийх юм байна. Тэгээ олон төрлөө яах вэ? Тэр чинь өөр миний оюун ухаанаас л гарч байгаа учраас
би өөрөө л тайлбарлаад хэлнэ. Тэгээ тайлбарлаж хэлсэн дээр хүмүүс бас задлан тайлбарлаад явах байх л та. Тэгээд их хугацаа орно л гэсэн үг. Өөрийнхөө оюуханы хийх хугацаанд байсан тэр бодсон бодлоо бүгдийн тэр үед тайлбарлаж өгнө гэсэн үг байхгүй би. Тэгэхээр их хугацаа орно л та. За сайхан тусч гин үү? Тий. Монгол хүн байна даа. За сайхан тусч гин үү? Ханаа охин. Тийм манай ах. Одоо сургууль амарсан байна. Нэг. За сайхан тусч гин үү? Сайхан тусч гинэ. Эрдэнэ номын үлэн нариун байна уу? Ариу. Монгол хүүхэд шүү нэрээс. Одоо тэгээд аавынхаа сайхан хойсон тэгээд энэ сайхан дархан урлыг сайхан өвдөд аваад хүмүүс шүү дээ. Тэрчээс бас эдгээр чинь сонирхоод ах шиг байгаа. Манай том охин ч одоо Монгол биар мэтлэгээр бас нэлээдгөө. Бас хийгээд урлаад бүтээгээл байгаа. Ер нь хойчууд ер нь үлдээж хэрэгтэй. Тийм. Дурсгалтай юм хийж бүтээх. Ер нь өв соёлоо манай өв дээдс маань ингээд дуу бие биелэнд бас оруулсан байдаг юм байна. Ер нь Өчм заман одоо тэгэл хад зөндөр одоо нөгөө сүг зураг тий. Тэр мөрөн дээр хүртэл ингээд үлдээч. Тэр хад одоо унаад хагардгүй бол тэр байж лээ. Одоо таны хийсэн юм байдаг. Хэдэн жил одоо урагш байна да. Ер нь одоо аав ээж одоо юм орон хүмүүс байна уу? Эдгээр настайгаас ер нь имэйл бас хийв та. Ер нь энэ Монгол имэйл одоо манай Жарлан сувч одоо энүүгээр их алдартай гол одоо энэний хадлаа сайхан танилцуул өгөөс тоос. Монгол имэйний одоо юу н одоо их байвал их гол нь бүх батантаа явдаг бол бас хийцэндээ байдаг юм. Сайн нөө таны ярьдгаар бас нөгөө моринд одоос морг эмтэхгүй хүн суугаад явход бас нэг тав тунхч байдаг юм уу тий? Би одоо ээж хаана манай ээжийн нутгалдаа энэ жаргалан цум. Зөв. Аав маань өмнө гоё ах дөрөв ярьж ах шиг байсан. Тэгээд ээж манай нагцнаар л одоо энэ имэйлийн жинхэнэ одоо хийдэг Монголд алдартай ч одоо хүн өгшин байсан. Нейрогтөч хийж байгаа. Тэгээд хойш нь өглөөл хийж байгаа манай нагцах одоо учиргал гэж байсан. За хумалц одоо хөөгтүүд нь ч хийж байгаа. Тэгэл олон нагц нарынхаа юугаар л сурсан да. Тэгээ 8 дугаар ангиас тэгэл ер нь ахыгаа том ахыгаа дагаал. Мод зодын бэлтгэж явж байгаа л. Тэгэл энэсээ хойш нэг 15 6 тагаал хийж гисэн дээ. Тэгээд дундуур нь бас төрөө явж байгаа засралж аваад нэг одоо нэг засралгүй 10 жил хийж байна. 7 8 жил. Хийж байна. Манай нутгийн хугацаанд хичнээн имэйл хийвдэ. Яг хөө тэгэл манайх сумчин дээр бас нэг тийм зүггүй ихээр нь тэгж бас хийхгүй. Тэгээ энэ мод нь бас ховор. Ягаас байглаа нэг ахтрын ахгүй юм чи нэг бас одоо ч юм нарийн болцсон гоожин дөрөөс юм яг цаг хугацаатай. Тэгээд эргүүрээ энэ ч одоо нэг юм имэйл хийх гэж бараг 2-3 жил мэл хатаана. Тийм хугацаа ордог юм уу? Тэг энэ модыг ингээ аваад хатаана. Одоо ингээд энэ энэ ч өөрөө ингээд агшаад байдаг мод байхгүй. Агшаалт нь гүүц тагших хэрэгтэй. Хатааж тий. Тэгээд тэр нь гүүц татсан мод одоо ингээд ивэрээ ингэж салдгуу. Нар үдсэн ч янз бүрийн ачаал норж барьж яхад ингээд элдвэдэлтэй болж ингэж хангаад салж янз бүр болохгүй. Тэрийг гүүцээж тэгж хийдэг болохоор бас хугацаа шаарддаг. Тэгэл одоо бүх чанар нь ерөөсөө энэ модоо таньж модоо хийх гол нь модоо. Тэрнийг хийшээс модоо таньж одоо бэлтгэх л гол нь тийм л дээ. Тэрнээс зөвөр үндэс болгон бас яг имэйл болоод байх. Сайн имэйл болоод байх. Модоо танихтай ямар мод? Одоо энэ хөөрөг мөрөгний шүрэн дээр нэг нүд гэдэг. За. Одоо ингээ сааруул энэ нүдтэй. За. Одоо ингээд ийм энэ бах энэ нүд хатуу юм юу их байх тусмаа. Сайн болно. Тэгэл одоо энэ өгсөөрөг эднэр өргөн гой мунж чигээрээ ингэж байх хэрэгтэй. Тийм хөрөөл чиглэлүүдээр тэгэл бугуй ясаараар ингэж бөхөлж өгсөн байх.
Ингээд цэвэр бугын ясан та. Одоо энэ нэг юм ойлголцсон юм зангирлаа байгаа ч одоо нэг юм зангилаа шиг юм. Тэр бахал сайн байх. Тэр их л байх тусмаа бүхэн энэ имэйл хугаралт багтаа байна гэсэн. Багтаа байна. Одоо нэг тагшаа аягтай ч ерөнхийдөө адилхан гэсэн. Модны уур шиг. Тийм модны ур шиг юм олон нягтрал сайтай тал талаас юм ширхэг нь нэг тийшгээ биш гэсэн. Утгатай тийм л байдаг юм байна л дээ. Тэр нь илүү бат бөх байдаг. Тэгээд нөгөө имэйлийн нэг үндэс нь ч ингээд тал талаасаа орсон юм үйлс авж байгаа учраас яр гэж оруулах яр багтаа байх тусмаа ер нь ярыг яаж баг оруулах вэ? Тэр хийж байгаа хүний бас оюун ухаан тэр их зарцуулагддаг юм байна л дээ. Хараад байхад манустай адилхан бас оруулдаг. Юу орд юм бэ? Туршлага. Туршлага юм бэ? Тэгэл одоо энэ эврийг дэвтэхэд бүтэн 6 сар авч өгөж дэвтээж тэгэж энэ дээр ингэж хийх бэлэн. Нэг имэйлийг дахиад яг 2 дараа. За ер нь яг анх захиад бол тэгнэ. Ер нь бол энэ имэйлийг бол хийхэд ер нь бол 2 жил болдог байх. Энүүгээрээ бас нэг давуу талтай байдаг байна. Ингэж яаж ингэж одоо зүгсэж дэвтээж одоо ингэ. Тэгээ энэ их явдалтай бас зүсэж яагаад ингэж хийхэд энэ яг ясан ярна. Бугуун ивэр. Бугуун ивэр. Энэгээр ингэж модол бөхөлж өгж байгаа л тэгээ бас хоёрт гоёж байгаа л эдэлтэй. Тэгээ бас эн чин хийх хугацаа энэ чи хийхэд бас их хэцүү. Цаг хугацаа ордог. Тэгэхээр үнц нь бас шингэдэг. Имэйл дээрээ. За энэ өвгдөөдсээс л гаргасан. Надад нэг 2 янз харагдаад энэ өндөр байна, энэ намхан байна. Нөгөө л эрэгтэй эмэгтэй. Энэ боржин имэйл гээл явдгийн. Тэгээ одоо эмэгтэй гэвэл нарийнхан дуу юм хэрэгтэй. Жоохон нарийнхан байна. Тий, одоо тэр одоо эрэгтэй имэйл том. Одоо энэ таны нурд байгаа болохоор жир балвааны имэйл. Одоо балваал гэж ярьдаг. Яг жир ингээд нөгөө хэрэглээний бүх юм. Энэ болохоор юу вэ? Энэ одоо гоёлдол энэ халахвал гоёдгэл юм байна. Энэ одоо юм өндөр байхаар ямар вэ? Гоёлэл одоо дээхнээсэл ингээл халахад юм имэйлэр л гоёж өндөр юм бүх тэгэл явжсэн. Яг энэ хүүхдийнхаа нөгөө нэг арай бага залуу хүүхдүүд тэгэл энэ яг идэр залуучууд тэгэл хөгшчүүл өнтер бас их энэ дээр нөгөө дээл хормоо уургалаад яадаг гэдэг арай жижиг юм намхан дуулгаж ингэж өөрөөсөө хэрэглээнд л тааруулаад нам дугуй имэйл нь болохоор одоо нөгөө хэрэглэхэд бат бөх. Тэгээ арай зузаан энэ бамбар байж гэх нь болохоор нөгөө хэрэглэхэд бат бөх байна л гэсэн. Суухад одоо нөгөө бас нэг жоох өргөн байвал бас тухтай. Тэгээд одоо нэг хонь малдаа ингээд явж байхад арай нэг тухтай нэг тийм хурдан шаламгаа буугаад тэр өндөр юмдэгөр давж барихгүйгээр шууд пад гээл тий хурдан үргээл хонь малны хавдаас хурдан давхахын тулд тэр чинь намхан имэйлэндэгөр хамаагүй хурдтай гарах. Ер нь тэгжил өвөгдөөцөөс энийг ингээд зохицуулаад яг тааруулаад хэлбэр хийц хэмжээ дамжааг нь бүгдийг тааруулаад өгсөн байж идэг. Одоо тэгэл одоо энэ хойтлох тэдэн цент, уртлах тэдэн цент ч манай суманд имэйл хийж байгаа сайхан дээд бүр одом залгаж хийж байгаа сайхан имэйлчт бий залуучууд. Тэгэл ер нь хэвэн ижил дээрээсээ бүр ингээ хийгээд заагаад сургаад өгч гисэн болохоор ер нь ингээ зарим өгшчүүл тэгж ошигндаг л байсан үнэн бас л ортой л байлгүй. Шууд морин дээр ингээ тавиад олон татаагүй дээр нь татаад мордчдаг гэл. Тэгж ошигндаг л байсан шүү дээ. Тэгэхээр л одоо эвлэхгүй байхад тэгэхээр нөгөө чиг морныхаа үнэгээд тэгж сайхан тааруулж хийдэг байсан. Тэгж л хийдэг байсан байгаа. Тэгэл тиймэрхүү хүмүүсээр заалгаж хийжсэн болохоор тэгэл одоо ч гэсэн ер нь юм алдахгүй л гэж ер нь залуучууд нөлөөл аваад яваа. За энэ имэйлийг ер нь одоо яаж одоо бас танд юм бэ? Одоо ийм олон имэйл байж байгаа тий. Тэр бол модон дондоо таад бол одоо нэг имэйлийг одоо яаж таних вэ жишээ нь? Имэйл ерөөсөө юу л да. Үндэс болохоор хүнд байдаг. За өргөж үзэхгүй нь өргөж үзэхэд нэгт хамгийн ихнийх нь ер нь өргөж үзэхэд хүнд. Тэгэхдээ хүндгээд бас нэг нойтон зузаа юм байх. Биш. Зүгээр ингээд модон хатцсан юм өөр. Тэгээд энэний энэ уйлгалсан ширхэг одоо ийм нүд нөгөө хөөргөний шүрний нөгөө нүд гэдэг шиг тийм нүднүүдтэй ширхэг нь өөр тийшээ ингэж уйлгалж ингэж яасныг хард тань. Тэгээд модоо бас хус байна уу, хуш байна уу гэдгийг таних хэрэгтэй. Энэ болохоор ямар хус? Энэ бол хус. Одоо сүүлийн үед чинь хуш модыг бас давхраар хийдэг л бас л доо. Тэр хуш гэдэг мод чинь болохоор миний одоо нөгөө нэг сэлбэр хийгээд байгаа. Нягч ширхэгтэй нэ хөнгөн зөөлхөн гэсэн үг. Одоо өргөхөд ийм нүд бол байхгүй сте. Ер нь байж болно. Гэхдээ ийм хөнгөн байж болно бас. Хөнгөн болно тэр. Хөнгөн. Өргөхөд. Тэгэл ийм шархтай хүн ингээд харахаар нэг
зарим Гарын зураас харна наймаа гэсэн үг. ганц нэг хүн ирэл үзэл янз бүр болол авах гэхээр энэ ч одоо ийм лацэц юм уу да ийм шархтай юм уу да гэдэг байхгүй. Уг нь яг тэр чинь нэг ийм арзгар үндэс болохоор заавал тийм орох хэрэгтэй. Ордог. Тэр Ер нь юу бол нүд гэж нэрлэдэг тий. тийм. Энэ бол модны одоо тэр үнц хавьд байдгүй. Тэг үндэсний л бахал та энэ бас. Тэгээс үнцээс өөр газар байхгүй. байхгүй. Тэрүүгээр Сул модод байхгүй тий. Тэрүүгээр л Чи одоо яг үндэс юугаар нь хийж ийнэгүйг бол энэ юугаар л одоо тий энэ нүдийн бахаар Эмээлийн бас атсан бүрэгтэй эмээл гэж бас байна. Нүдээр л одоо ингэж одоо таних юм байна тийм ээ. тий. Одоо ийм нэг цэг шиг юм бахнууд. Тэгэхээр энэ нүд нь бол модны одоо доод хэсэг буюу үнц хэсэг Үндэстэй. хэсгийг одоо илэрх таньж байгаа хэмдэг байх нь. Тий. Нөгөө Тэгэхгүй ингээд модны дээрээс ингээд нэг банд шиг ухаан аваа хийцсэн ч юм уу тийм байвал 101 жилийн тэгээд 7 сарын 9 мөсөн 12 болдог та манай тийч. усынхаа наадмаар. Наадмынхаа өмнөхөн шиг. За сайхан хуульчлаа. За тэгээд та бүхэндээ баярлалаа. Бас энэ сайхан соёл өвийг түгээж дэлгэрүүлж яваа. Та нартаа бас ажлын амжилт хүсье. Тэгээд биднийг бас энэ алслагдсан энэ сумор нутгийг зорин ирж газрын бартаагаа бас үл ажирн тэгээ ирсэн та бүхэндээ их галайлаа. Та бүхний минь ажил үйлс дэлгэрж буйнан дан дээшээгээ өөдөө мандан бадарч байх ерөөлийг өргөн дэвшүүлье. За сайхан ерөөлн Батар шиг. Үүс нариг үүд нь уран дэлгэр байх болтугай гэж сайхан ерөөл. За баярлалаа. Дахин голж сайхан ерөөл тавья да. За тэгээ дараа дахиад хэдэн жилийн дараа дахин уулзч өшөө сайхан бас олон ур бүтээлтэй олон ярьж хөөрөх юмтай сайхан уулзалтнахаа гэж Ер бодож нь байна. дараагийн уулзах юугаа бас нэг хилчээд барьдээ дөө байх нь. За. Намрын цаг үед нь Аа. тэр сайхан нэг цайгаа хийж байгаа юугаар нас ахын уулзээ. Намар Одоо манайс дөрөв үйлрлэлээр бас нэг сайхан онцлогтой шүү дээ тий. Аа. За эмийн ургамлын цайг одоо бас намрын цаг үед л бас авдаг. Тэр сайхан тэр цайныхаа ургамлыг бас яаж хийдгийг, яаж одоо найруулдгийг, тэр ургамлд нь ямар хүний бие даш тус юу байдгийг тийм ээ. Бас ч байдгийг яавал одоо тэрийг өөж хэрэглүүлэх нь эрүүл болох ёстой. Хүн тарьдаггүй байгальд урдуу ургамлыг яаж таньж авч хадгалж одоо тэрийг бэлддэг талаар нь энэ нэвтрүүлгээрээ сайхан намрын юундах нь бас уулзъя гэж бодож байна. За тэгж болно. Яа сайхан уучлаа. За энэ сайхан дэлхий данстай дэлхийг одоо сайхан алтан туурайгаараа сайхан тамгалсан тэнгэрийн хөлөг гэж ярьдаг Монгол адуу төрийнхөө сүлдэн сайхан мөнгөрсөн. Энэ Монгол адууны хайн сайхан өв соёлыг тээж юу танд их талархаж байна. Адууны сайхан хямртай ариун сайхан үүснэ дэлгэр болтугай гэж сайхан өрөөё. за баярлалаа. Энэ Монгол адууны бас нэг өв соёл шүү дээ ч бас тийм ээ. Тэглэгээ яах вэ? гэдэг чинь бүр цаанаа бүр данс бүр тустай юм яриад. Өв соёлоо бас сурталчилж төмөн олондоо таниулж хойч үедээ бас таниулан үлдээж байгаа таны энэ их сайхан буянтай үлс дандаа дэлгэрч явах болтугай. Тэгээд далай мэт өөдөгөө халгиж салгиж байхын үлжитэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж та бүхнийхээ ажил үйлсэд бас өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд инк байж мөнгө чаргах болтугай гэж хүсэн ерөөё. За сайхан ерөөдөн Батарч гээ. За орой. Орой.